Хүү чаваавал би. Хотын баруун хэсэг буюу 1-р хорооллоос яармаг байрлах сүлжээ дэлгүүр ажил руугаа ярьж байгаа нь. Өглөө эртлэн босч 7-д гэрээсээ гарч 830 минутаа уралдан ажилдаа очдог. Заримдаа хувийн машинаараа, заримдаа автобусаар ажилдаа хүрч, заримдаа хоцорч, заримдаа цагтаа тараадаг. Ажилдаа очих гэр бүл хайрахтаа өдөрт 3-аас 4 цагийг замын төвчрэлд өнгөрөөдөг юм да. Гэтэл өнөөдрөөс нөгөө яригадаад байсан дүүжин замын тээвэр олон нийтэд үлжилж эхэлж байгаа юм байна. Суух уу, яах уу гэж эргэлзэнгээ буудлын руу орлоо. Олон хүмүүс үйлчлүүлж байгаа харагдаад туршиж үздэг хэрэгээгээд нэг аяг халуун кофе аваад суучихлаа. Улаанбаатар хот минь яасан сайхан юм. Энэ тээвэр нь угцчихгүй, дулаахан их л дэжгүй юм. Сайхан хотоо гэж харж байхад нэг л мэтгэд яармаг төрчөж, гэрийнхээ хажуугаас ажлынхаа ойролцоо 11 минутад л ирчиж байна. Цагаар ирдүү, маргааш цагаа тооцоолж гардаг хэрэгээ. Дүүжин замын тээвэр чиг шиг, аюулгүй ажиллахыг хангасан чиг шиг гай болж тэр татлахын тасранда. Ёо, хөл. Чи над бариулаасаа бариачи. Жолоо очоо, аятайх яваач. Машинаараа л явдаг.